Эрхэм үзэгчдээ өөрөг реалити нэвтрүүлгийн маань 1-р шатны шалгаруулалт үргэлжлэн явсаар байна. Одоо тайзан дээр хуйн дугаар тэг 15 пүрэв сурамгайг урьж байна. Хурдан морины шинжийг бүтээлдэд тусгахын тулд олон жилийн уйгуй хөдөлмөрийг зарцуулж, энэ төр газраар морь шинжиж, асууж, судалж, тэрч бүхэл өлгөөстэй байгаа адууны махны булчин ширххий хүртэл хараад зогсчихдгоо гэж хошигнсон энэ хүний уран гараараа уралсан бүтээл бүхэн өвөрмөц бас давтагдшгүй байлаа. Би Монгол адуу гэдэг сэдвээр уран бүтээл ажил хийдэг. За энэ одоо миний хийсэн бүтээлд хамгийн сүүлд хийсэн. Одоо энэ миний бодлоор хамгийн гоё болсон энэ одоо гойлын хэр гэдэг мөр. За миний уран бүтээлийн ажил бол Монгол адууны тэр хурдны шинжийг тод гаргаж өгөхийг хичээсэн тийм бүтээлүүд байгаа. Одоо халахын юу алдартай сайн хөлгүүдийн нэг энэ өвгөн оюун бүрөвзөө гэдэг хүний бүтээл зурсан бүтээлээс би санаа авч хийсэн. Тэгээ анхны маань бүтээл. Гэхдээ энийг бол өшөө дахиж олон дахин хийж жинхэнэ хурд шинжинд оруулах хаа гэж бодож байгаа. Тэгээ энэ мөр бол одоо тийм хурд морны нэг хандгай язгуур, цон язгуур гэдэг ингээд янз бүрийн язгуурууд байдаг л да. Тэгээ энэ бол нэг туулаа язгуур юм гэж ийм хэлбэртэй мөр байдаг хгүй юу? Тэр нь бол миний бүтээлийг бол хүмүүс маш их сонирхдаг. Одоо эдгээр дээр нэвтрүүлгээд ороод ингээд байж хаад тэр оператор залуу миний нэг морийг шууд өмнө нь хөдөлж авч байгаа байхгүй юу? Өрөг нэвтрүүлгээс яг юу хүсэж байна? Би өргөн нэвтрүүлгээс одоо миний ганц хүсэж байгаа юм бол эднийг минь одоо энэ сийлдэг машин, энэ цутгадаг технологи одоо тэр зутгадаг зуурмгийн юу байдаг ч юм уу тийм ээ. Ингээд айгүй олноор хурднаар нь хийж болох тийм л юмыг танаас хүсэж байгаа. За миний зүгээс таныг 2 дугаар шатанд оруулъя. За дийлээ бизнес болоход дэмжиж байна. Бидний хүүхэд байхад шаазан баарны үйлдвэр байхад айл болгонд нэг 2 шаазан морь байдаг байсан. Тэгээ одоо бид нэр тэр морь одоо бас хагарах нь хагараад айлуудад их ховорхон үзэгддэг болсон байна л да. Тэгэхээр дараагийн ээлжинд бид нар бас энэ тэр 2 шаазан морины үргэлжлэлийг энэ сэлбэрийн аргаар, шуумал аргаар бас хийх юм боломж байна гэж ингэж харж байна. Бүх уран бүтээлчид бас яг тань шиг ийм үйлдвэрийг хүсэж байгаа. Тэгэхээр бид нар зөвхөн танд биш, бүх уран бүтээлчид өөрийнхөө бүтээлийг авчираад, олшруулад, сийлүүлээд олшруулад зах зээл дээр гаргадаг, шуумлаа олшруулад зах зээл дээр гаргадаг ийм жижиг дунд үйлдвэрийг хэрхэн бий болгож болох вэ гэдгийг өрөг нэвтрүүлгийн зүгээс судалж уран бүтээлчдтэй ийм боломж олохын тулд ажиллаад үзье. Тийм учраас би таны энэ оруулж ирсэн санааг дэмжиж байна. Танд боломж олгоё. За баярлалаа. Ингээд дараачихаа одоо ингээд шатуудад би ингээд амжилттай орохын тулд одоо ингээд их юм бэлдэх хэрэгтэй байх гэж бодож байна. Их юм унших одоо юм үзэх тийм л юмнууд миний өмнө хэрэгэл одоо хийндээ гэж бодож байна да. Тийм. Сандаа бүтээл олгоод бүтээлээ бизнес олгоод ол зомогтой буцнаа гэж итгэл дүүрэн байна. Бүгдэд нь амжилт хүсье. Намайг Дашаравдангийн Эрдэнэчмэг гэдэг. Би техникийн ухааны доктор. Мал амтны тэжээлийн 3 патент эзэмшдэг. За эзэмсэж байгаа патентийнхаа дагуу налаахад тэжээлийн үйлдвэр байгуулсан. Манай үйлдвэрт бүрэн найрлагт холимог багсармал хорголжин тэжээл мөн бүрэн найрлагт эрдэс нэмэлт тэжээл үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар бид хурдан морины тэжээл, үхрийн тэжээл, гахаан тэжээл, дахиан тэжээл, жижиг амтны тэжээл үйлдвэрлэж байгаа. За өрөг нэвтрүүлэгт би борлуулалтынхаа зах зээлийг өргөжүүлэх зорилготой оролцож байгаа. За манай тэжээл бусад тэжээлтэй харьцуулахад өртөг хямд, чанартай Монгол орны хөрсөн дургасан түүхий дээр хаягдалгүй технологиор үйлдвэрлэлээ явуулдаг. Та тэжээлээ зах зээл дээр нийлүүлээд эхэлсэн юм байна. Өөрийн үйлдвэртэй юм байна. Өрөг нэвтрүүлгээс та яг юу хүсэж байна? За өрөг нэвтрүүлэг би бол тэжээлийн үйлдвэртэй. Өрөг нэвтрүүлгээс би нэгдүгээр тэжээлийнхаа үйлдвэрийг өргөжүүлэх. Хоёрдугаарт бид одоо дахиан тэжээл үйлдвэрлэж байгаа юм чинь гаднаас одоо манайх дахиан тэжээлийг 100% импортлдог. Импортын тэжээлийг орлох. Цаашдаа Монголд махны чиглэлийн дахиан аж ахуй хөгжүүлэх ийм зорилготой бид махны чиглэлийн дахиан аж ахуй хөгжүүлэх төсөл боловсруулсан. Энэ төсөлдөө одоо бид бас санхүүгийн дэмжлэг
туслалцаа энэ нэвтрүүлгээр одоо дамжуулж хүсэж байгаа. Таны энэ саналыг миний хувьд дэмжиж байна. Миний хувьд дэмжиж जैन 2 дугаар шатанд оруулъя гэж бодож जैन танд амжилт хүсье. Хоёр шүүгч маань таны патенттай тэжээлийг Монголын зах зээлд өргөжүүлэх энэ ажлыг дэмжье гэж ингэж хэлж байна. Тэгэхээр бид нар нэвтрүүлэг зохион байгуулагчдын зүгээс хамгийн чухал олзуурхаж байгаа энэ зүйл бол нэгдүгээрт Монгол хөрсөн дээр ургасан түүхийн идээр хийсэн экологийн гаралтай ийм бүтээгдэхүүнээр тэжээгдэх дахиад удахгүй нийслэлчүүд маань хүнсэндээ эргэлэх ийм боломжтой болох юм байна гэж ингэж харж байгаа учраас нэвтрүүлгийн зүгээс танд боломж олгоё. Бид таны энэ оюуны бүтээлийг зах зээл дээр тэлэхэд чинь хөрөнгө усхтанд туслая. Танд боломж олгоё. Эхнийхээ шатанд бодвол тэнцсэн шүүгчд маань их олон талын асуудал хөндөд энэ дотроос яг өнөөдөр стратегийн ач холбогдолтой яг улс оронд хэрэгтэй ийм тулгамдсан асуудлуудыг тэд одоо авч аль болох одоо бололцоотой нөхцлүүдийг нь одоо хангаж өгөх цаашдаа хүсэлтийг нь биелүүлэх одоо энэ тал дээр бол их сайхан одоо хандсан